Анх яаж энэ урсгалыг мэдэж анх яаж утсан бэ? Хэдэн онд утсан бэ? Сэрэмжлүүлэг, анхааруулга. Хүмүүсийн захиргаанд шууд дарамтанд оролцож дэлхийн сургууль чаврт 144 мянган өндөр багтах хэрэгтэй гэж байна. За орой минь хүргэе. Вирус нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өмнөх дугаартаа бид шин тэнгэр газар гаж урсгалын талаарх нэвтрүүлгийг иргэдийн санал гомдлын дагуу бэлтгэн хүргэсэн. За энэхүү нэвтрүүлэг маань гарснаас хойш сар гаруй одоо бараг 2 сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд бидэнд хандан ирүүлсэн иргэдийн талархал маш их байна. За мөн дээрээс нь хохирсон гэх иргэдийн гомдол бас маш ихээр ирсэн. Тэгээ бид нэр энэхүү хүмүүсийн гомдлыг уншаад дүгнсний эцэст вирус нэвтрүүлэг маань шин тэнгэр газрын талаарх 2 дугаар дугаарыг хүргэх нь зүйтэй байна гэж шийдсэн. Ингээд бид 2 дугаар дугаартаа юуг илүү тод харуулах вэ гэхээр шин тэнгэр газар үнэхээр Монголд байсан уу? Үнэхээр хохирсон байсан уу гэх талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг яг хохирогчийн хамтаар хүргэх болно. Ингээд бүгдээ хамтдаа нэвтрүүлгээ хүлээн авцгаая. Анзаарснаар танд ингээд таалагдахгүй байгаа энэ авийн айлуудын дургуслыг хүргэж байгаа зүйл байгаа гэсэн шүү дээ. Тэр зүйл нь юу вэ? Одоо би ч одоо өөрөө ялхнаа хөвгттэй тэгээд унтуулж амраахгүй тий энэ хөшин настай болсод бас байна даралт наралт ихтэй тэр дуу шуугаанд чинь яаж хүүхд унтах вэ? Бид нар яаж амрах вэ тий? Айгу асуудалтай хэцүү идэх шүү дээ. нийгмийн байгаа тийм ээ. Энэ одоо аимын нийгмийн гэдэг чимхийг үдээд байна. Тэгэхээр одоо хүмүүсийн хэлээр байна. Ямар хэлээр одоо хүмүүсийн хэлээр одоо нөгөө 하나님 앞에 부끄럽지 않냐고 예수님 앞에 부끄럽지 않습니다. 예수님 ичихгүй юм. 아시겠죠? 네. Ер нь ингээд ойр орчмоор нь хараад цонх монхоор ч юм уу хүмүүс одоо айгүйх шагаачтай сая ихэд орж ирж хахад энэгээр явж байгаа хүмүүс та ер нь ингэж харж үзсэн үү? Юу харагдаж үзэгдэж байгаа юм та барилга дотор? За би нэг санаад шаагаад харахад бол дижиталтэй юм халсан толгойтой хар костюм өмссөн юм өгний зураг өлгөөтэйсэн. Тэгээд би гадарлахтаа заасан энэ бас буруу урсгалын мөний нөгөө шин гэж байдаг шүү дээ. Би бараг тэрэг юм болоо гэж бодсон. Тий. Солонгос хүмүүс нөө. Тий солонгос хүмүүс. Тэгээд яг буруу урсгал юм байна. Та зарим нэгэн ганц нэг хүмүүс ярих гараад их хатуу шашин машин тий урсгал гэж ярьдаг юм билээ. Ганц нэг мэдчихэж байгаа асуудал энэ хавь. Энэ хавь хүмүүс ер нь хэрэг гомдолтой нь хоорондоо тэр талаар ингээ ярилцаад хоорондоо мэдүүлэг өгсөн үү тий? Тий ярилцаж өгсөн шүү дээ. Манай хороол мэдчихэл байгаа. Энэ асуудлын ямар шатнд та яаж явагдаж байгаа. Дүүрээс бас хүмүүс ирж надад ч шалгаж ирсэн. Эзэнгээд нэг юм ихтэй хүн байдгийн. Ер нь орохдоо бол эдгээр өөрсдөө тусдаа нууц юм кодтай юм байлээ. Тэрийг бол би мэдэхгүй байна. Яг ороход бол тэр кодоор л орчдөг юм билээ хүмүүс нь. Гэхдээ би өөрөө очих гээд очоод ороход бол үндэ хаалга нь бол хаалтай нээлттэй бус байлээ. Код модтой. Тэгээ кодыг мэдэхгүй. Тэгээ нэг хүүхэд тайрн хүүхэд юм болохоор хөрх юм мэдэхгүй ороо гарахад нь би код нь мэдээ ингээд тухайн үед нь кодын асуугаа орцсон. Гэхдээ ороход бол яг бас шалгаж үзэх болохгүй байх гэж бодож ирсэн. Ер нь бол ингээд та хинтээ уулзах чагаар үүдэн дээрээс орох хүн тийм. Та яг хинтээ уулзахын хин гэдэг хүн явж ингээд тэгээд танд бид нар дараагийнхаа усны дугаарыг өгөө интерхээс биш яг тэр нээлттэй одоо ингээд сүмд би гэсэн зөндөл очиж ирсэн. Сүм бол нээлттэй билээ. Тэгж орохгүй юм билээ. Үүдэн дээр бүгдөө таарч ингээд тавьсан. Хутлаа тайсан тэгээд таарч юмсоо тэр цаатлын өрөнд бол ерөөсөө үзэн үлдээ. Би өөрөө ч орсон юм. Гэхдээ дүүрэгтээ бид нар бас энийг хэлээ дүүргээс бас шашны байгууллагыг чинь шалгана гэж явсан шүү дээ. Анх яаж энэ урсгалыг мэдэж анх яаж утсан бэ? Хэдэн онд утсан бэ? Сэрэмжлүүлэг, анхааруулга. хүмүүсийн захиргаанд шууд дарамтанд оролцож Та болохоор хилний сургалт гэсэн шүү дээ. Тэгээд энэ дээр яг та хоёрын одоо энэ орж ирсэн газар шүү дээ. Энэ орж ирсэн газар шүү дээ. Энэ ч юм болохоор нөгөө сайн мэдээний тухай ярьдаг газар байхгүй юу?
Тийм болохоор бид нэг анхан шатнаас нахуулаад дуунууд заадаг тэгээд янз бүрийн шүлэг олон зүйлсүүдийг чийжлдэг. Ер нь бол та хүсэх юм бол сайн суралцах бас боломжтой. Тийм байна. Энэ гэхдээ хамаахан биш л одоо энэ хүн одоо юу яриад байна? Энэ болохоор манай болохоор юу аахгүй. Энэ нэг та болохоор хилний сургалт гэсэн шүү дээ. Тэгээд энэ болохоор яг та хоёрын одоо энэ орж ирсэн юм газар шүү дээ. Энэ орж ирсэн газар шүү дээ. Энд чинь болохоор нөгөө сайн мэдээний тухай бас ярьдаг газар аахгүй. Тэнд бол Шинчонжигийн сургаал номлолын талаар огт ярихгүй бөгөөд ярьсан хүмүүстэй зөвхөн эхний холбоо тогтоож Библийнхээ сургалтанд хамруулах зорилготой. Ярьдаг. Тэгээд хоёр бол тэр миний одоо тэр яриад байгаа сургалтын төв бол энд биш байхгүй. Энд биш. Би зүгээр яг өнөөдөр яг энд байж тарчж байгаа байхгүй. Гэтэ би бас болохоор итгэж аахгүй. Тэгээд итгэж та одоо цуглаан явж байсан мэт итгэж гэж хэлж байгаа. Тэгтээ болохоор манай болохоор ямар нэгэн сүмж явуулдаггүй. Юу вэ гэсэн чинь Монголд ингээд 600-700 гаруй христийн сүмж байгаа юм байна. Тэгээд тэгтэл яг Библиэлд юуны тухай бичсэн тухай мэдэхгүй байгаа аахгүй. Тийм болохоор манайх яг Библиэлд юуны тухай бичсэн байдгийг харж тайлбарлаж өгдөг байгаа. Гэхдээ би тайлбарлахгүй. Ягаад тэгэхээр ингээд энэ тентэн байгаа нь хариултан заавал Библиэлд байгаа аахгүй. Тийм болохоор бид нарыг болохоор тийм Библийн тухай бас тайлбарлаж өгдөг байгаа. Сэрэмжлүүлэг, анхааруулга. Хүмүүсийн захиргаанд шууд дарамтанд оролцож байгаа. Маш олон хүн энэ гаж буруу урсгалд орсноор гэр бүл нь свэрч, үр хүүхдүүд нь сургуулиасаа гарч нийгэмд маш их хохирол учирч байна. Сэтгэл санаанд маш хөшлөлттэй л. Тадчулта цандра архад болж. Машинаа зураа. Бидний араас битгий ор нийгэм. За манай нэвтрүүлэгт хандан ирүүлсэн нэгэн залуугийн загтал байгаа. Тэгээд энийг би илүү онцолж хүмүүст уншиж өгье гэж бодсон. Вирус нэвтрүүлгийн хамт олонд сайн байцгаана уу? Би үнэхээр зорин байж энэхүү захиаг илгээж байна. Танай хамт олонны бэлдсэн шин тэнгэр газар гаж урсгалын талаарх нэвтрүүлгийг би үзлээ. Үнэхээр сайн бэлтгэсэн энэ урсгалын бүхэл үнэнг илчлэн харуулсан сайн нэвтрүүлэг болсон байна. Миний ээж энэхүү урсгалд уруу татагдаад 3 жил гаруй хугацаа өнгөрч байна. Хэцүү асуудал бол мэдээж их таарна. Манай гэр бүлийн харилцаа гэж үнэхээр авхан байхгүй. Ээж маань аавыг хүндлэхгүй, аав ээж хоёрын хоорондын харилцаа бол үнэхээр таарав. Хоёр дүү маань бас энэхүү урсгалд явдаг. Намайг хүндлэх нь бүхэл муу сүнсний хүүхэд, сатааны хүү хэмээн дууддаг. Мөн та манаас хүндэл явахгүй бол муу сүнсний хүүхэд болно гэдэг. Энэ урсгал үнэхээр сайн сүм байсан бол хизээч ийм олон хүнд хойр уршиг гарахгүй байх байсан. Ээжийн ажлын газрын хүмүүс манад дандаа ирдэг. Хоорондоо болох бүтэхгүй 9 шидийн үгээр дандаа маргалдан муудалцдаг. Би нэг бол маш ихээр доромжилдаг. Ер нь маш их бухимдаж байна. Би яхаа сайн мэдэхгүй учраас яг над шиг хохирсон хүмүүс бол зөндөө байгааг мэдж байна. Тиймээс танай нэвтрүүлгийн хамт олонд ханд энэхүү захиагаа бичиж байна. Та бүхэн дахин нэвтрүүлэг бэлтгэн хүмүүст хүргвэл илүү их хүмүүс таатаагаар хүлээн авах хаа гэд би энэхүү захиагаа илгээж байна. Хамтран ажиллахыг хүсэж байна. Хэрвээ дахин нэвтрүүлэг гаргана гэвэл би бүхэл мэдээлэл зүйл дээр хамтран ажиллахад бэлэн байна. Хүсэлт гаргасан гэсэн энэхүү залуугийн захиаг голчлон авч үзэж байна. Мухаштай тэг аав ерөөсөө хүндлэхсэн хүүхдүүд маш их хараад заяанд болсон юм хүү зүйл гарсан. Өмнө ээж чинь ямар шүү аашцантай чад яг огцом нэг тийм өөрчлөгдсөн зүйл. Огцом өөрчлөлт өмнө бол тэгэл ядаж би хоёр дүүтэй. Тэгээд дүүнрийг намагч юм гэж санагдчихсан. Арай өөр зүйлнөр ивэрч юм гэж ярьдаг гэсэн аахгүй. Тэгээд одоо л ерөөсөө зүгээр мохаштайсаа гэдэг их мохаштай гэсэн бол. Тэгэл тэр хүмүүстэй уцаархтаж юм л аашматал гэдэг тийм болсон. Загтал дээр бичсэн байсан шүү дээ. Хоёр дүү маань бас энэ урсгал дээр орсон. Хоёр дүү хизэнээс явж ирсэн. Хэдэн настай? Хоёр дүүнэр тэгэл ер нь л ээжийг дагалж ирсэн. Тэгээд дүүнрөө гарч авсан юм бол тэгэл ахыгаа ер нь тэгэл сатаны хүүхдүүд тэгэл ер нь гэрийг нэгээ ч юм уу. Тэгэл бид ер нь сатаны хүмүүс гэж ер нь ярьдаг бас.
Одоо хүмүүс нь яагаад тийш явж байгаа юм эргээд над руу ярьж байгаа ингээд дарамтлаад байна. Чихээ авах боломжгүй байна. Шууд хай гэрхээ хүүхд маань энэнж явсараад нэг хүүхд нь сайхан сургуулаа ингээд гэр бүлдээ цаг гаргахгүй байна. Энэ рүү анхаараад байна. Тэр хүүхд нь одоо хичээл сургуулаа хайцсан заяа. Анхаарахгүйсаар тэр хүүхд нь ээж нь анхаарахгүй сургуулаа хайцсан. Айгуу сайхан яаманд ажилладаг байсан. Тэр яамныхаа ажлаа сая гарчлаа. Маш сайхан магистр маш олон жил гадаадд одоо эмчийн мэргэжлээр 8 жил сураад гадаадд 8 жил сурахны 6 жил нь гадаадд сураад энэ зориод маш ихэн чихвэлээ шүү дээ. Тэр ихч маань тэр хүүхэн маань тийшээ гарчлаа тийм. Яагаад гаж урсгал гэж үздэг вэ гэхээр тухайн нийгмийн амьдралаас хүнийг холдуулдаг. Өөрөөр хэлбэл одоо гэр бүл, найз нөхөд, хамт олноос нь одоо холдуулдаг. Мөн нийгмийн идэвхтэй байдлаас холдуулдаг болохоор бас гаж урсгал гэж бас үзэж байгаа. Ямар амьдралын зорилгогүй ирдэг тийшээ тийм хүмүүс ажиж байна. Одоо яагаад тэгэхээр эрх барьдаг эрх мэдэлтэй одоо гайгүй ажил хийчихэр тий удирдлагад одоо жишээ байгууллагад удирдлагын ажил хийчихэр тий хүнд ингээд тусламж очих тийм хүмүүс хартаж байгаа. Энгийн ажилчин нь явдаг гэсэн бол одоо удирдлагын чиглэл рүүгээ одоо явж байгаа. Хүмүүсийг ажил сургууль болгож байгаа зөвхөн тийм ингээ байнга байлгаж байгаа тий. Тэгээ тэр байлгаж байгаа ч болохоор одоо нэг утгагүй гэдэг хин өсөх хэрэг болсон. Тэгээ ингээ библийг бүрэн судалж мэдсэн хүн л аврагдана тий. Библиэс аврагдана. Тэгэхгүй бол дэлхийн төсөөлөхөд хүн гэж ярьж байгаа байхгүй. Тэгээ тийм болохоор одоо ингээд 2-3 жилийн дотор ингээд дэлхийс үржнэ. Тийм болохоор сурах хэрэг байхгүй, сургууль гэсэн шаардлага байхгүй. Тийм болохоор хоёртууд ингээд сургуулиас хараад тэнд аврагдахын тулд одоо тэнд ингээд байнга байдаг болдог гэсэн. Тэгээд ажилтаа хүмүүсийн ажлаа орхиод тэнд ингээд байнга байдаг болчихж байгаа байхгүй. Тэр нь бол маш ингээд том гаж. Тэгээ Монгол улсад ингээд аюултай зүйл. Дугар сүрэн насан жаргал. Раш улсын их хурлын гишүүн байсан. Вандан иш цэцэг жаргал. Төрийн нарийн бичгийн дарга хийж байсан. Одоо компани захирлыг танина. Нямдава инх туя. Дархны засаг дарга. Үндэсний телевизэд редактор лавг, дипломат эхнэртэй танина. Бадам цэцэг ахлагч Үнэнбат гээд прокурор гэртэн сургуульд байхдаа амьдардаг байсан. Ган болд төрийн өмчийн хуулийн зөвлөх төрөл садан. Одон хүүгийн инх заяа 122 анги баг ангийн багш сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Галаредийг сайн танина. Мэдээлэл авч болно. Хөдөө аж ахуйн яамд нарийн бичиг хийж байсан. Одоо улс төрч Монгол Ардын нам Зол жаргал гэдэг цэцэг жаргал ахлагчийн ажиллаж байсан компани захирал танил гинэ. Өөр хүн байгаа юу? Одоо дуусах бололтой. Тэр солонгосынхаа хоолыг л идэн тэр амар тэр юм дазан бацсан. Монгол байгаа ч гэсэн тэр хоолыг л идэн. Тэр хоолыг л идэн. Хэрвээ ээж аав ч юм уу ах トゥ ч юм уу те төр өдрөс чинь ямар нэгэн замаар энэ цуглаанд явуулахгүйгээр ямар нэгэн саад учруулах юм бол тэдрээс шууд харилцаагаа таслах гэдэг байна. Монгол улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учирч болох нөхцөлд төрөөс сүм хийдийн тухайн үйл ажиллагааг зөвлөн зохицуулах шаардлагатай бол зогсоох эрхтэй. Сүм хийдэн тухайн шашны уламжлалт ёстойгийг тусгасан дотоод журмыг чанд баримтлах бөгөөд Монголын ард түмний уламжлал, зан заншилт харшлах болон хүмүүнлэг бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Аливаа шашны байгууллага лам санваартан өөрийн шашныг эс шүтэгчдэд үзэл номлолоо хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хуурам мэхлэх, тэдний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үнэмүүлэхийг хориглоно. Үеж толцсон. Үеж толцсон. Ээж нь биш шүү дээ. Энэ хүн хийхгүй гэдсэн шүү дээ. Би эсвэл андуурсан юм уу? Өөр зөндөө байхгүй. Тэгээ алийг мэдхгүй би нэг нэссэн чинь үгүй хоёр нь яарна юм. Наад Учааны биш биш хүүхдийн би хайж штэ. Юу сүмээ би яагаад хийждэг вэ? Үгүй одоо энэ чинь тургийн цаг ерөөсөө ингэж шууд ямар юу сүмээ би хийждэг болсон штэ. Тэгвэл цаашаа дугаарыг алчих хэрэгтэй болсон штэ. Цагийн дуусахлаа.
Хотын цагаас ингэж шууд орж ирдэггүй шүү дээ. Суулаад тэгээд Үгүй таа шаагаад гэдэг. үгүй зүгээр эхлээд хурцаар ирчих чинь. Хурцаар ирчихсан. Гэрээсээ гарч ирээд үйл цавцаад гэртээ яриад уулзсан шүү дээ. Манай зэрэг дуудаа гаргаад ирлээ яагаад? Одоо нэг уулзчихтэй дуудаа гаргаад Хөөхсөв би ээжигээ мэдлгүй ээ би биш орж иж хүртэл ээжтэйг уулзчихсан шүү дээ. Яагаад ингэж Та ээжтэйгээ ярьсан юм уу? Ээжтэйгээс яриаггүй би зүгээр дуудаад өчөлт ээжтэйгээ уулзчих боломжгүй тэгвэл. Яагаад? Боломжгүй ярина. Яагаад би цаан залгачих байна. Дүрм журм гэж байдаг байхгүй юу? Ямар дүрм? Чинь хурлын цагаар хинч хурлын орхио гардаг. Юу гэсэн үг вэ? Цаан залгаад уулзчихсан. Уушлаа. Яагаад ингэ хөөгд байгаа? Би нэрээ зогсож байгаа яагаад? Хамгийн гол нь юу бол? ээж чи юунд яваад байжсэн гэсэн. Ээжигээ мэдж байгаа шүү дээ. Ээж чи юунд явж байгаад өөрөө ч сайн явж байгаа юм. Хоёр дээр байгаад очиж ирсэн шүү дээ. Батанд хаарах дээ. Цуглаан болоод. Цуглаан болоод. Өөд сэтгэж өстэй. Би итгэж. Тэгэхээр тийм хурал хийсэн шүү дээ. Гадны хүн шууд цуглааныг хийж боломжгүй байхгүй юу? Таны өөрөө ч мэдээ. Ер нь орохдоо бол эдгээр өөрсдөө тусдаа нууц юм кодтой юм байлээ. Та хинтээ уулзах чанаар үүд нэрээс оруулах юм лээ. Биний зүгээр нэг мэддэг хүний яриагаар бол ингэсэн шүү. Ер нь ямархуу юу гэдгийг те бас ингээд орж харж үзье гээд хүмүүс орж ахаар нь манай тэр хүн дагаад орсон юм лээ тэр хоёр хүн. Тэгсэн чинь нөгөө хүмүүс нь ингээд код аягаад оронгот нь дагаад орсон юм л. Тэгсэн чинь үүднийх нь нэг бас нэг орчуулагч болтой нэг бүхэн гадаад үнтэй зогсож байгаа. Хүүшээ энэ юун танихгүй юм одоо ороод тэр та арга яаж орж ирсэн код мод хаанаас мэдсэн энэ ч хамаагүй ордгүй юм ордгүй гэж тэгж хэлсэн гэсэн. Бараг юу хийж байгаа юм аа гэдгсэн гэсэн. Тэгээд их хаалттай гэдэг юм байна да гэж би бодож ирсэн ярахт нь. Сэрэмжлүүлэг, анхааруулга. Хүмүүсийн захиргаанд шууд дарамтанд орчихсон. Маш олон хүн энэ гаж буруу урсгалд орсноор гэр бүл нь свэрч, үр хүүхдүүд нь сургуулиасаа гарч нийгэмд маш их хохирол учирч байна. Өстэй сайд маш хөшлөрчтэй л. Хүний тархийг угаалт гэдэг, хүний оюун санаа, бодол санааг одоо удирддаг болохоор энэ бол бас одоо гаж урсгал юм а гэсэн ийм тодорхойлтыг зарим судлаачид бол одоо өгдөг. Бас нэг зүйл нь болохоор энэ гаж урсгалд явж байгаад энэ шашны байгууллагын хохирогч болсон урд нь энэ цуглаанд явж исэн ийм хүмүүс бол энэ бас нийгэмд гаж буруу нөлөөтэй юм а гэсэн үгнээс бол гаж урсгал гэсэн ийм тодорхойлтыг бол өгдөг. Маш олон хүн энэ гаж буруу урсгалд орсноор гэр бүл нь свэрч, үр хүүхдүүд нь сургуулиасаа гарч нийгэмд маш их хохирол учирч байна. Нэг жишээ дурдахад буруу урсгалд орсон эхнэрээ ятгах гэж оролдоод барахгүй, нөхөр нь эхнэрээ алсан тохиолдолч гарч байсан. Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр анхааруулга явуулсаар байна. Зам энэ гаж урсгал зөвхөн Солонгост биш, Монголд орж ирэн монгол хүмүүст нэлээд хохирол учруулж байна. Энэ нь Библийн үгийг гажууд болон тайлбарладаг буруу урсгал юм. Үүнд нэгдүгээрт шинэ тэнгэр газар урсгал нь бид өгөхгүйгээр тэнгэрийн улсад очиж болно. Тэнгэрийн улс бол энэ дэлхий дээр байгаа гэж заадаг бөгөөд тэдний яриад байгаа тэнгэрийн улсад Солонгосын Кёнги дууд байдаг шинэ тэнгэр газар урсгалынхны ордон дэрснээр орно гэж ярьдаг. Хоёрдугаарт махан биеэрээ өгөхгүй. Бид мөнхөд амьдрна гэж ярьдаг. Энэ бол маш хачин гаж буруу онол байгаа юм аа. Тэгэхээр шин тэнгэр газарт орсон хүн бол өгөхгүй гэж 100, 200, 1000 хүртэл наслана. Мөнх наслах боломжтой гэж ярьдгаа гэсэн үг. 144,000 хүний томтаа олцоод байна. Тэр хүнд олбол та 540 гэдэг хүмүүний юу гарах вэ? Айцаар альдаг юм. 5 гэдэг үг чинь хүний хувьдс амар хүнд үг шүү дээ, тийм. Хүнд үг баггүй. Диваач нь 5-2 гэж ярьна. Тэгээ та хэрэг бид нартай байх юм бол диваач нь чинь эсвэл ажилласаа гар 144,000 хүн аврагдана гэж ярьдаг. Ерөөсөө шин тэнгэр газар урсгалд орсон 144,000 хүн аврагдах боломжтой гэж заадгаа гэсэн үг. За эдгээр нь бол хамгийн онцгой гаж буруу онолууд гэж хэлж болох юм аа. Энэ 144,000 гэсэн тооны хувьд Библийн илчилт номд гарч байгаа л да. Энэхүү Библийн үгийг шин тэнгэр газар буруу урсгалынхан онцгойлон авч буруугаар ашиглан
манай шин тэнгэр газарт орж маш сайн зүтгэж хичээсэн зөвхөн 144 мянган хүн л аврал авах боломжтой гэж ярьдаг. Энэхүү Библийн үгийг шин тэнгэр газар буруу урсгалынхан онцгойлон авч буруугаар ашиглан манай шин тэнгэр газарт орж маш сайн зүтгэж хичээсэн зөвхөн 144 мянган хүн л аврал авах боломжтой гэж ярьдаг. Ийхүү тоог тогтоож өгснөөр уг буруу урсгалд автсан хүмүүс тэр тоонд нь багтах гэж маш их хичээн зүтгэдэг гэсэн үг юм. Анх яаж энэ урсгалыг мэдэж анх яаж утсан бэ? Хэдэн онд утсан бэ? Сэрэмжлүүлэг, анхааруулга. Хүмүүсийн захиргаанд шууд дарамтанд оролцож дэлхийд сурвалж чаврт 144 мянган өнтер багтах хэрэгтэй гэж хэлж байна. За шин тэнгэр газар гаж урсгалын эсрэг дуугарч гомдол мэдүүлж байгаа хүмүүс манай телевиз цөөнгөө хандсан. Яг үүнтэй адилхан цахим ертөнцид ч гэсэн маш олон хандлтууд гарч ирээд бид нэр тэр хандлтуудыг бас ингээ хараад шалгаад сууж байна. Цахим ертөнцөөр ч гэсэн бид нэрлөө ирүүлсэн гомдол маш их байгаа. Шин тэнгэр газрын гишүүн болсон их нэртэй залуу гэсэн байна. Эхнэр маань маш их өөрчлөгдсөн 80 настай солонгос өвөл бурхан болох гээд дагалдагч нараа хайгаад байгаа гинэ. Анх Библи үнгүй зааж өгнө гэдэл явсан. Охиноо өсчин болгоно. Бас л үнгүй. Гэтэл одоо манай гэрт жинхэнэ дайн болж байна. Биднийг бүгдийг нь сатан гэдэг. Сард 60 хүн авчрах ёстой. Хурдан олон хүнийг авчрах ёстой. Бүгд өгөхгүй болно гэд нэг талаар үнэхээр сэтгэл төвшөж байна гэж ярьлаа. Гэвч энэ гаж буруу урсгалд ээж орсноор одоо гэртээ байхад хүртэл хэцүү болоод байна. Ерөөсөө хараал болохгүй, бүтэхгүй үг л гардаг болсон. Энэ гаж урсгал битгий лавтасаа гэж үсэж байна. Нэг л удаа очиод үзчих гэж ятах нь яасан ч битгий очоорой гэж та бүхнийг уриалмаар байна гэсэн юм хандлтууд маш их байна. Ингээд өгөө та бүхэн бас энэ хүү хандлтуудыг харж байгаа. Тэгээ сая бол яг нэг тодорхой нэг зүйлийг уншлаа. Шинчонжигийн гишүүн болсноор өглөө болгон ийм анхүйгийн номлолыг сонсох ёстой бөгөөд 7 хоногийн лавг ням гаригуудад цуглаанд явна. Ажил хийдэг бол сарын цалингийн 10-аас 20% тушаана. Ажил хийдэг бол бүтэн цагаар сүмээ тэлэх. Гишүүдийн тоог ожруулах үйлсэд болон ийм анхүйг дэлхийд энхийг түгээгч гэдэг нэрээр сурталчлан таниулах ажил хийнэ. 가정이 파괴된 가정들이 Замун энэхүү урсгалд орчоод гаж буруу гэдгийг мэдээд гарсан хүмүүс бас бий. Гэвч тэнд ороод гарсан хүмүүст янз бүрийн дарамт шахалт үзүүлдэг байна. Мөн энэ гаж урсгалын ажиглагдж байгаа зүйл нь бэлгийн буруу үйлдэл юм. Ийм анхийг их чинь өдгөө 80 гарсан настай хүн хэдий ч эхнэрээсээ салан өөр хүүхнүүдтэй явуулдаг. Уг урсгалын тэргүүн болох энэ эрд маш олон эмэгтэйтэй нэр холбогдоод олон хүмүүсийн дургуйцлыг хүргэж байна. Үнэхээр л тэр бурхан байсан бол ийм муухай зүйлс хийн гэж үү хэмээн хүмүүс одоо хүртэл асуусаар л байна. Ийм анхи өөрийгөө үхэхгүй мөнх гэсэн хэдий ч одоогийн байдлаар бие нь маш муу байгаа юм аа. Анх яаж энэ урсгалыг мэдэж анх яаж утсан бэ? Хэдэн онд утсан бэ? Сэрэмжлүүлэг, анхааруулга. Хүмүүсийн захиргаанд шууд дарамтанд оролцож. Тэгээд та бүхэн хилний сургалт гэсэн шүү дээ. Тэгээд энэ хоёр яг та хоёрын одоо энэ орж ирсэн газар шүү дээ. Энэ орж ирсэн газар шүү дээ. Энд чинь болохоор нөгөө сайн мэдээний тухайд ярьдаг газар байхгүй юу? Вирус нэвтрүүлгийн баг хамт олон та бүхэндээ иргэдийн санал хүсэлт гомдлын дагуу шин тэнгэр газар гаж урсгалын талаарх хоёр цоврал бүрэн нэвтрүүлгийг бэлтгэн хүргэлээ. Тэгээ бид энэ хүү нэвтрүүлгээр хэн нэг нь рүү бурууг чихийг хүссэнгүй зам хэн нэг дарамтлан доромжлохыг хүссэнгүй. Яг 100% иргэдийн санал хүсэлтийн дагуу энэ хүү нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн. Тэгээ өнөөдрийн Монголын нийгэмд шин тэнгэр газар үйл ажиллагаа явуулж гэнэ үү гэвэл явуулж байна. Та бүхэн нэвтрүүлгээс бүх зүйлийг харсан байгаа. Хамгийн гол нь бидний гэр бүл иргэн тойрны хүмүүс энэхүү гаж урсгалд оруулахаас сэргийлэхийн үндснээр бид нэвтрүүлгээ бэлтгэн хүргэсэн байгаа. Та бүхэн ч гэсэн ойр дотны хүмүүсээ энэхүү нэвтрүүлгээр дамжуулан олон зүйлийг мэдж аваад хамгаалахад бэлэн болсон байхаа гэж бодож байна. Сэрэмжлүүлэг, анхааруулга. Хүмүүсийн захиргаанд шууд дарамтанд оролцож. Дэлхийд сурвалж чаврт 144 мянган өнтер багтах хэрэгтэй гэж хэлж байна.
залуучуудаа та нар архиад болж машинаар явж байгаа. бидний араас битгий ор нийгэм